төвдөө 4 км авцамтай Сүхбаатар аймгийг 5 тойргоор хөгжүүлнэ гэхлээр тэр үеийн хүмүүс ч ойлгохгүй үст. Бүх хөгжлийнхаа бүх түүхэнд 4 км замтай байсан аймгийг 5 тойргоор хөгжүүлнэ гэж энэ хотлоо ярьж байна юм. Гэхдээ одоо бол 5 тойрог бүхий 70-80 км зам төвдөө байгуулагдчихж байна. Тэгтэл эсрэг талд нь зэрэгцүүлээд гэх юм бол дархны замыг одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, улсын төсвийн хэлээ бараг хараач хэл ярьж байна. Тэгэхэд хэдэн залуучууд гарч ирээд Сүхбаатар аймгийн төвийг 5 тойргоор хөгжүүлнэ гэж хэлэхдээ за ингээд хотлоо яриад эхэлдэг. Анх бид нарыг жоох хөөхт одоо аймгийн засаг дараа болоход за ингээд манай аймаг дууслаа. Хэдэн одоо очоо мэтгэхгүй жоох хөөхтүүдийн гарт очлоо гэдэг. Тэр үеийн одоо лидер өвөө мэнээр ардын нам орчсон намгүй ярьж ирсэн гэж. Одоо бид нарыг уулзахлаар хөөхтүүдээ хүн чинь бас залуу хүмүүс их болдог байж. Хөөхтүүдээ голж ирсэн чинь та санаанд хүртэл ажилласан шүү. Ардын намгүй арчилсан намгүй ярих нь бидний ингээд ажиллах урам зориг өгдөг. Тэгэхээр хор байна, шар байна. Тэрийг хийж л харуулна өгөхөөсөр тэднүүстэй маргаад бол нэмэргүй шүү. Чад нэг айл маргаад авчихсан. Тэгэл хүмүүс чинь ихтгэл болоод явдаг. Ардхан бол мундаг шүү. Үнэхээр яг зүтгээд хийх гээд байгаа хүмүүсийг бол ирээл дэмжиж өгчдөг. Зүгээр нэг ээлж өнгөрөх гээд байгаа хүмүүсийг бол дорнол арчаад өгчдөг шүү. Мархан шүү. Амьдралын чанарыг ойртол. Улаанбаатар хотод байгаа залуучууд яагаад усан бассейнд яваад Сүхбаатар аймгийн хүмүүс болдгоо гэж гэдэг юм. Улаанбаатарт яагаад хөлбөмбөгийн талбай байдаг гэдэг. Ингээд гэхдээ тэр ахаал том бодлогоор олон улсын стандартаар барьж ирсэн. Гэх мэтлэн ингээд том зорилгоо тавингууд эхлээд бол хотлоо л гэдэг. Газар чөлөөлөл нь за надад ч өөрөөсөө авах гэж гадаа л гэж эхлээд л хүн чинь хардсан шүү. Яг тэн дээр нь орон сууцны хараад босчихгоо дараа газар чөлөөлөх гэж хүмүүс юу ч хэлэхгүй байхгүй. Газар чөлөөллөө тий газар чөлөөллөө тэрийг хадвалж өөрөөсөө авах гэж гадаа гэж бодож байгаа. Тэнд олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай босонгууд зайн залуучууд ч нь юм хийх гэж байна. Газар чөлөөллөө надад ч өөрөөсөө авах гэж гадаа өгвөл ахтай хамаатан цаад найз нөхд авах гэж гадаа гэж олон улсын стандарт усан байсан. Газар чөлөөллөө дахиад нөгөө харч үүсэнгүүт олон улсын стандарт 5 хаттай бодол. Газар чөлөөллөө алч авах гэж гадаа 16 давхар. Ингээд ирэнгүүт хартам заа. Хийж болгон зүг байл. Тэгээд ер нь орон нутагт бол аквариум догоомжиг амьд гэдэг. За Батцуур гэдэг хүмбэл анх ямар байлаа? Засаг болоод ямар болоо? Гишүүн болоод ямар болоо? Ингээд Сүхбаатарчуудын хүнд ингээд аквариум догоом шиг амьдэрдэг байхгүй юу? Ийм үг гэдэг штэ. Боломжвол бэлэг, сонголт бол тавилан гэж үг байдаг байхгүй юу? Айлын баг чинь жаахан эрх танхитуу ах нараа ихчнэр нутгийн ахын дүүс тэрхлээ штэ. Гэхдээ манай ээж нэг үг хэлжсэн. Айлын баг хөвгтөл өсөхөд жаргал, өтлөхөд жаахан завлан гэж үг байдаг юм да гэ. Тэний ээж одоо юу л олон юм ярьдгийг гэсэн чинь тэр хамгийн л үнэн үг юм бэл. Яг өсөж явахт бол нэг ах нарын ихч нарын ахын дүүсийн юм. Яг ингээд амьдрал туулаад ирэнгүүт одоо айлын баг чинь бүх ачааллыг үрж шин. Нөгөө ах нар ихч нар одоо би ийм наснылагч манай том ах нар тэтгэврт байх нь шин. Хөлн гарн өвтгч байдаг юм, өвдөж зоохч байдаг юм, наан цаа. Бүх ачаалал одоо баг дээр ирдэг. Тэгээ бас үе солидог. Миний аав ээж нарын одоо ач зээнэр 30 40 нэрт би энэ одоо бүр өдмө гэдэг юм уу нөгөө тэр хүмүүсийн философиг өвлүүлнэ гэдэг чинь ингээд надаар дамжиж дараагийн үеэр орно. Тэгэхээр чи ингээд яг тэр ээж хэлжсэн өгүүлд оройроо орчлоо байхгүй. Та хоёр нь ажиллаа хийхдээ хэр төлөвлөдөг вэ? Төлн гол асуудал бол одоо төлөвлөлөө шүү дээ. Тэгээд хүүхдээ хаасаа төлөвлөж сорсон. Тэгээд А4-ийн цаасыг А5 болгоод дахиж нуглаад тэгээд тэн дээр ажлаа төлөвлөөд тэгээд 7 хоногийн дараа болсон одоо ажлуудаа
хасаад бологоонуудаа дараагийн цаасан дээр хоолоод тэгээд төлөвлөсөн цаасаа шургуул руугаа хийчихдэг. Тэмдэглэлийн дэвтэр барьдгаа. Тэмдэглэлийн дэвтэр барихлаар ингээд бүх түүхэн гээж мэх юм бүх бүгдийг хай. 7 хоног 10 хоног сарын төлөвлөгөө бол карманд явж байгаа. Тэгээд энэ баг энэ карманд ч явж магадгүй. Тэгээд дараагийн хооц руу хоолоод явдаг. Тэгээд засаг дарга хийж явахдаа бол нэг нуглаацаа өөр болгосон. А4-ыг нэг л нугалдаг гэсэн. Яагаад гэвэл уртын бичдэг. Тэгээд дараа нь ажлын тайлан майлан тэргээ болохоор нөгөө шургуулаа хахад барангуут яг дараалалаараа тэрнтэй уулзсан тэр бүтсэн бүтээгөө хэд дараалж хуулагдана гэдэг чинь тэр ажил нэлээд сонжирсан байна гэсэн үг шүү дээ. Гэх мэтлэнгээ ингээд төлөвлөн за бас амьдралаа ч гэсэн үйл ажиллагаагаа бас төлөвлөн урт цайн төлөвлөн одоо стратеги гэж ярьдаг шүү дээ. Ер нь жоохон хиймэл юм руу яваад ирэхлээр л амьдрал утгагүй болно. Өнгөн тал руу алдаж онсон ч байсан дээ оргиороо байх юм бол юм чи нэг унсан ч зөөл унаа шүү дээ. Эдийн засагч мэрэгжлийг сонгоход одоо юу гэдэг юм багшин ч гэдэг юм уу ямар нэгэн бас тийм нөлөө байсан нь яагаад эдийн засагч мэрэгжлийг сонгосон юм бол тэгээ тухайн үед ер нь бол яг санхүү эдийн засгийн их сургууль одоо ч гэсэн бас л яг л эдийн засагч мэрэгжлэр гэж гэдэг нь санхүүгийн чиглэл мэрэгчлэлтэн бэлтгэгтэй бол тэргүүлэх сургуулиуд энийг штэ тий. Гэхдээ эдийн засагч мэрэгжлийг эзэмшсэн нь бол би нэг одоо тэр үед бид нарт зөвлөдөг ч хүн байгаагүй. Аав ээж бол одоо сайн хүн болоход лулгаа хийхгүй байх. Одоо ингээд зөв хүн болох гэрүүл ах トゥ садантай ачлалтай байхыг хэлний үхээс одоо тийм мэрэгжил сайн, юм мэрэгжил сайн гэх зүйл байхгүй. Гадаад орн гэхлээр бол 3 дахь орны оюутан болно гэсэн ойлголт байхгүй. Орсын сургууль. Тэгээ Минскийн маркшедрийн сургуульд явж болох байсан. Тэгтэл тухайн үед одоо эдийн засгийн чиглэлийн мэрэгжил авъя гэдэг. Тэгээ тэрийг одоо би ингээ хараад байхад би өөрөө бас ингээд мөнгөний үн цэнийг ч гэдэг юм уу хөвгт байхдаа мэдэрсэн. Та тэгэхээр яг баг дунд сургуулийн сурагч байхдаа математикийн хичээлтэй хэр сонирхолтой хүүхэд байсан бэ? Гэхдээ ер нь би хөдөө өссөн. Цэцэрлэгт явж байгаагүй. Шууд сургуульд орсон юм. Гэхдээ сургуульд орохдоо уншдаг, бичдэг болоод ингээд орсон. Тэгэхээр хөдөө хамгийн их сурдаг юм бол тоо байдаг байхгүй. Хураг шигээ тоолгоос хуулаад ингээд тэгээд сургуульд ороод бол тоо ер нь түүртэйг үлээ. Гэхдээ чинь зүгээр энгийн байдлаар одоо ингээд ахуй дээр сорсон тоо чинь ингээд бичиг цаасан дээр яг хичээл заагаад хэлэхдээ илүү ер нь хүүхд чинь би ихэнх хүүхд тэгэхээр тоонд сонирхолтой байдаг байх гэж бодож байна. Явцын донд бол хүндрээд ирэхлээр нь нацдагч байдаг юм өөрийнхөө сонирхлоор байдаг юм уу явдаг байх. Тэгээ би чинь сүүлдээ тоонд нэлээ гайг байсан. Бивэл тийм айхтар бурхан ном шүтэл тийм айхтар тийм мухар шиг байхгүй. Гэхдээ бас хөв тавилан байдаг юм байна л гэж боддог. Тэгээд энэ мэрэгжлийг эзэмшснээр одоо миний энэ зэрэгт хүрэх үндсэн суурь тавигдсан. Бакалаврын мэрэгжил эзэмших одоо яг эзэмших тэр сонголтуудаа ингээд хийж байхад ер нь дээд боловсрол эзэмшиж байхад эдийн засагч гэдэг ойлголт ер нь хэр түгээмэл байсан бэ? Одоо хууч Непал гэж байсан байхгүй. Тийм нэгтлэн бодогч Непо гэдэг байсан шүү дээ. Тэгээд эдийн засгийн анги нь бол цөөхөн байсан. Тэгээд эдийн засаг Непо гэдэг нь бол үйлдэл рүү орчдөг. Баланс гэдэг. Эдийн засаг гэхлээр агуул руу орчих чинь тийм үү? Ер нь эдийн засаг гэдэг үгийг хамгийн хэлбэрээр товчилж хэлэх юм бол хэмжээ хийж гаргахгүй хүслийг одоо чиний миний улс орны хэмжээтэй их үүсвэр зохицуулахыг хэлж байгаа. Энийг л эдийн засаг гэдэг. Таны яг анхны ажлын гараа гэдээ ярихаар ялцчгүй одоо бизнесийн салбартаа холбогдчиход байна л да. Тэгэхээр яг тухайн цаг үед бизнес эрхлэнэ гэдэг бас өөрөө тийм амар хэлбэр ажиллаад яагаад ч биш байсан болов уу гэж би одоо хувьдаа бодож байна. Тэг би сургуулаа төгсөөд Монголын хөрөнгийн мэржийн анхны дилер болсон. Анхны дилер. Одоо тэр үе чинь гэхдээ дилер гэдэг үг чинь одоо Монгол улсад анх удаа орж ирж байлаа. Тэгжсэн чинь бас нэг алт дилерийн хэрэгжүүлээр ингээл нэг хэрэг гараад дуулан тараад. Тэгэл хөдөөд байгаа мөн аав ээж нөгөө айхтар дуулантай ажил хийх гэж юм уу тэргээл тийм зүйл байжсэн байхгүй. Тэгэхээр бизнес гэснээс би харьцангуй хов хүнийхээ хувьд бизнес суурьтай юм уу гэж одоо бас харддаг. Яагаад гэвэл би
5 дугаар ангид байхдаа би өөрөө ажил хийгээд анхныхаа хоримтлыг бий болгож байсан. Өөрөө ажил хийж Ямааны арьс самж одоо анхны 450 төгрөгөө олж Украинд угаа авч унжсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр би 5 дугаар ангиас бизнесийн амтанд орсон байна гэсэн үг. Эрт орсон байна гэсэн үг. За дээр нь оюутан болоод явхад одоо Улаанбаатар руу сургууль явхад манай аав 91 төгрөгийн тэтгэвэр авдаг. Манай ээж 81 төгрөгийн тэтгэвэр авдаг. Хоёр хөшөө. Яаж байгаа ч өөрхий хэдэн жил чураасан. Ингээд 2000 төгрөг маа минийхэн. Одоо ингээд Эрдэнэ ном сайн сураараа гэж хадгалаад өгсөн байсан. Би 10 дугаар анги төгссөн жил одоогийн Сүхбаатар аймгийн төвд байгаа Монгол банкны байшин шинээр баригдаж ирсэн байхгүй. Тэнд очиод би шаврын ажлыг хийе гэдгсэн чинь тэр үед ингээд насэлх гэдэг ингээд хоёр талд нь хүн бариад ингээд шавар зөөдөг гэсэн байхгүй. Насэлх гэдэг орчлог юм шиг байгаа. Тэнгүүт хэдийг өгөх юм гэсэн чинь 500 төгрөг өгнө. Гэхдээ би энэ шаврыг дангаараа зөөчихвөл одоо заавал нөгөө хүнтэй холбохгүй зөөчихвөл яах юм бэ гэсэн чинь 1000 төгрөг өгж болно. Тэгээ би ингээд 2.10%-аар тэр ах нарын одоо тэр тавьж байгаа шал юмрынхан шаврын зөөж өгöd. Ингээд би 1000 төгрөгийн цалин аваад ингээд оюутан болохдаа би 3000 төгрөгийн хоримтлалтай. За дээр нь оюутан болох гэж нэгээ тэр 10 төгрөг өгөх нэг нь 20 төгрөг өгөх нэг нь 50 төгрөг өгөх нэг ингээд нэг 3000-аас 3000 гаруй төгрөгийн хоримтлалтай ирээд юм болохсаар бас л бизнесийн асуудал. Тэгэхээр одоо би энэ чөлөөт нийгэм рүү ороход бол надад төвөгтэй байгаагүй. Би ингээд 5 дугаар ангидаа эхлээ мөнгөний амтлыг үзээд өөрийнхөө хөдөлмөрөөр одоо онд дугаа аваад онцчаад оюутан болоод ирэхдээ аав ээрийнхээ өгсөн хоримтлуулсан тэтгэврийн мөнгөн дээр дахиад өөрийнхөө тэр барилга дээр ажилласан мөнгөтэй ингээд 3000 гаруй төгрөгийн хоримтлалтай ирчихэж байна. Та бас яг харьцангуй түгээмэл бус байсан эдийн засаг шийдэг мэрэгжлийг эзэмшиж төгсөж гарангуутлаа төлөрсөн төлөвлөгөөт одоо яг тэр нөхцөлөөс орчин үеийн эдийн засаг гэдэг ойлголт руу шилжиж орж байгаа тэр цаг үе дээр мэрэгжлийн эзэмшиж байгаа тийм. Тэгэнгүүт л Монгол улсад анх удаа байгуулагдсан хөрөнгийн бирж гэдэг анхны тээлрүүдийн нэг байсан гэдэг бол одоо ингээд эргээд бодох надад чинь бас багталтай байхгүй юу тийм. Яагаад вэ гэхээр одоо хөрөнгийн бирж өнөөгийн цаг үед ялангуяа эдийн засгийн ойлголттой хүмүүсийн хувьд ямар том тоглоомын талбай байлээ гэж бодглоор тий суурьад маш сайн тавьсан учраас өнөөдөр бас тодорхой хэмжээнд хөрөнгөний бирж ийм гоё хөгжилтэй байгаа. Бүр цаашлаад олон улс руу ч гарч ийн тий манай яг энэ одоо ойлголттой хувь цааны ойлголттой хүмүүс бол гээд ингээд бодоод үзэхлээр нэрэл бас яг ингээд анхны би чинь одоо тий энэ хөрөнгөний бирж юм бас анхны 13 тээлрийн нэг штэ гэж бодглоор бас нэг тийм бахархах сэтэл ер нь хэр төрхөө төрөн шүү дээ. Тэргээрэл бахархаж одоо бас л нэг эрч хүч авдаг нэг юм шүү. Би 7 дахь дийлэр анхны 21 аймаг 13 дийлэр гээл тэгээ ингээ би яг миний юун дээр сонгон шалгаруулж байгаа бах тий. Тэгэлгүй байх уу? Брокерууд бэлдээд брокерууд гэдэг чи одоо зуучлагч гэдэг юм уу гэдэг. Гэхдээ үн цааснах. Тэгээд тэр үед хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж гэдэг үгийг чи мэдэхгүй байхад хөрөнгийн бирж байгуулагдаад одоо энэ хөрөнгийн бирж чинь бол элдв очрын нэрвч хүүхд залуучдын театр гэж кино театр байлаа. Тэгээ энэ кино театраас дотроос нь тэр үеийн одоо тоног төхөөрөмжийн гаргаад хөрөнгийн бирж болгоод засаад анхны одоо биржийн тэр одоо архитектур дизайнд оруулаад тэгээ олон улсын стандарт орж штэ хөрөнгийн бирж. Канан дээрээс сонсч ирсэн нөхөөс ингээл цирк шиг юм л хашгичаал тэгэл ингээл үн ингээл унаал тэр алт мөнгөний чинь үн цаасны үн тэр үед хүнд яриад ойлгохгүй чи ямар нэртэй юу эзэмшчихсэн гинэ гэл тэгнэ тэгээд нэг л мэдхнэ тэр чинь хамгийн онцлог нэр нь ортол нөгөө энэ Батцар юу гэнэ нэг л гоё нэртэй юм болчихсон байна гэд нэг мотал нь тэр чинь тэлрээ хэрэг гээд нэг юм шар санаар их явдаг гэсэн. Тэгээ арай манай аав ээж ахын дүүс нэтрүүл тэр нэг айхтар юмд нь бас хэрэгтэй хөт тусчих гэж захиж шинэж байдаг юм. Тэгэл одоо нийгэм чинь ингээ урсаж явсаар яж гад одоо энэ ярианууд бол үндэсний ярианууд болчихлоо шүү дээ. Одоо брокер гэдэг мэдэхгүй алаа дийлэр тэллэр одоо банкгаар орох чинь тий. Би бол 89 оны оюутан байхгүй. 89 оны оюутан бол их сонирхолтой. Ягаад гэвэл социализмын
хамгийн сүүлийн Тийм. он жил хамгийн сүүлийн жил. Тийм байна. Одоо энэ арчлал нээлттэй нийгэм буюу одоо капитализмын чинь хамгийн анхны оюутан байх нь шүү дээ. Тэгэхээр хуучны тэр 60 70 жил ноёрчсон систем, тэр боловсролын системийн одоо сүүлчийн бүтээгдэхүүн. Яагаад гэвэл оюутан бол намар ажилд явна. Өв трендээр ажиллана, төмс ногооноор ажиллана, тэр бүгдийг үүссэн. Шинэ нийгмийн төлөв төлөөсөө өөрөө төлөнч гэдэг юм одоо ингээд өөрөө амьдралаа авч явах хөрөнгө мөнгөтэй болох энэ нийгмийн анхны оюутан. Тэгээ бид нар чинь оюутан болж ирээд нөгөө нийгэм солигдоод ирэнгүүт нөгөө анхны гадаад өгөөд орж ирж шээ. Макро эдийн засаг, микро эдийн засаг, бирж, брокер гэдэг. Тэгээд тэр үед англи хэлтэй хүнч монголчууд байсан биш. Тэр гадаад хэргийн яам бусад одоо дипломатуудаар л байсан байх. Тэгээ анхны бирж, брокер, дилер, тэгээ макро эдийн засаг, микро эдийн засаг гэдэг үг чинь анх удаа орж ирж байгаа. Тэгээд хүмүүс тийм үгийг тэгээд ярингуут юу гэсэн үг ингээд сонирхдаг. Тэгээ бид нар одоо юу гэдгийг зах зээлийн нийгмийн хамгийн анхны болсон хүч нь бид нар. Тэгээ төгсөөд одоо бид нар чинь анхны тэр биржийн систем одоо макро эдийн засаг, микро эдийн засаг зарласан стратеги арчлан нийгмийн чөлөөт нийгмийн стратегийн зах зохиос олгосон болохоор манай төгсөлтийнхэн бол тэр үеийн сангийн өмч хүчлийн комисс санхүүгийн зохицуулахаараа гэдэг ингээд хуваарлагдаад одоогийн энэ явж байгаа шинэ системийн суурийг бол манай төгсөлтийнхэн тавьсан. Тэр үе сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Гэвч заримдаа нь утга учирыг ойлгох тохиоргүй юм байлаа. Үннийг хэлэхэд та бид ягаан цэнхэр тасалбар гэхэд тэр доор нь мэдэж байлуу. Дээлэр, брокер, хөрөнгийн бирж гэд монгол хэл шинээр томьёогоор тэр дорхноо дүүрсэн. Өөрч олон юм би. Санхүүгийн сургууль төгссөн шинэ боловсон хүчнүүд үнэхээр гангар шаазан шиг цоо шинхэн байсан биз. Батсуур бол анхны 13 дээлэрийн нэг. Тэрээр ажил амьдралынхаа гарааг Монголын хөрөнгийн биржээс эхлүүлж байлаа. Тэгээ хийж байгаа сорсон эрдэм нам маань одоо Монгол Улсын ерөнхий сайд байсан Амар Жаргал ба Монгол банкны ерөнхийлөгч байсан Зол Жаргал гэдэг одоо даагаан бол мэтэргээд тэр үеийн одоо эдийн засагч нар зах зээлийн эдийн засагч нарын анхны одоо тэр ч утгаа бид нарыг төгсдөг жил солонгосын одоо зах зээлийн макро эдийн засгийн багш нар Америкийн багш нар биднэрт орчуулгатайгаар хичээл зааж энэ Монгол хөрөнгөний зах зээлийг яаж нээх вэ? Хөрөнгөний зах зээлийг яаж нотгшуулах вэ? Тэр үеийн одоо социализмаас үлдсэн үйлдвэр аж ахуйн газрууд нөгөө Оросын татаас байхгүй болонгот бүгд ингээд нуруу урах гээд байдаг. Тэгээ тэрийг хөвчлөр оруулах говь компани, Апо компани одоо юу гэдгийг Эрдэнэ Твс, Улаанбаатар, Хэвсгал тэгэл одоо өчнө бараг 200-300 компаниуд байсан баг. Энийг одоо нөгөө их хөвчлөл, банк хөвчлөлөөр оруулахдаа хөрөнгөний биржээр ажиллах гээд ингээд зах зээлийн нийгэм рүү л нэгдүгээр өөрөө суурьтай сонирхолтой байсан байна. Хоёрдугаар яг тэр сонирхлоороо зөв мэрэгжлээ сонгосон байна. Тэгээд зөв хүмүүсээс энэ одоо өнөөдрийн нээлттэй нийгмийн энэ хүмүүсийг монголчуудаас эхлээд сонсчихсон байна шүү дээ. Оюутан байхаас л тийм нийгмийн идэвхтэй бусдын төлөө бас шаналж чаддаг тийм л залуутаа. Тэгээд тэр бүгд нь бол эцсийн дүндээ бол одоо энэ шинэ нийгмийг авчрахад бол бас л хөө нэмрээ оруулсан л гэж би боддоо шүү дээ. Би ч нэг яг малчин өнөө хөхтэй. Яг мал дээр бүр мал дээр манай аав ээж хоёр бол яг л нөгөө удам дамжсан малчин гэж хүмүүс ч ярьдаг шүү дээ. Удам дамжсан мал хөдөө нүүдэлчин соёл. Тэгээд одоогийн энэ хөдөөгийн нөхцөл байдлаас бол өөр байсан л та. Одоо амьдрал төрээд 18 нас одоо аав ээжийнхээ өөрөөс гараад одоо сургууль соёл гэдээ явснаас хойш надад ер нь хэн тусалсан бэ гэх. Ингээд бүх он цагаа. Туслана гэдэг чинь мөнгө төгрөг өгөхийг хэлэхгүй шүү дээ. Төөрөөд явж яхад хэн зам зааж өгсөн. Хамгийн наадзахын жишээ их гээд би ингээд Улаанбаатарт соёл ертөнцид ирээд партай башин парламентаж орлон гэдэг нойлынхаа бочкины усыг би татаж мэдэхгүй л байсан байгаа байхгүй. Яад гэвэл мэдэхгүй байгаа болнош би ус зөөдөг. Тэр ингээд амар их ус дарна гэдэг чинь надад харамсалтай хэвчтэй. Би ингээд 40 бетоноор ус зөөдөг хүүхэд 5-6 литр усаа зүгээр ус нэг бохрыг татчихна гэдэг чинь. Тэгсэн чинь миний ирсэн тэр айл манай
одоо тэр ихч надад минийхөө намайг загнаагүй. Одоо ингээд хатгааны соёл танилцах хэрэгтэй. Ингээд бүтэн дарж явах хэрэгтэй. Ингээд угааж явах хэрэгтэй. Тэр үл ингээд надад төгсөн хамгийн ингээд ихний ингээд юу вэ шүү дээ. Гэх мэтлэнгийн ингээд зөвлөгөө ингээд намайг ингээд чиглүүлж өгч шин. Аюу гоё. Тэгэхгүй одоо юу гэдэг ч байдаг юм уу сая тэнийг юм уу одоогийн хэлгээр бол орк марк гэж аяас мод бич гутарна үстэй. Тэгэж шүү дээ. Тэгэхгүй тэгэл цаашаа ингээд одоо юу гэдэг ч байдгийг бүх надад тосолсон хүмүүсээ би бүгд нэр гаргаад тэг ямар нэгэн байдлаар би сэтгэлийн тосолсон тэр хүмүүстэй өөрөө тий эргээд одоо юу гэдэг ч байдгийг настай болцсон байхад нэрэж очдөг ч байдаг юм уу нэг ганц сүү нэг хоньны махтай очдөг ч байдаг юм уу өгөөл нэг уцаар яриад та надад тэгж тусалж ясан ч гэдэг юм уу эсвэл одоо ингээд гоё нэвтрүүлэг нэвтрүүлэгт орохдоо тэр хүмүүсээ дуурсдаг ч байдаг юм уу тэгээ би анхид технологид миний ингээд цээж ингээ гоё хаасраа авчдаг надад тусалсан би хүмүүстэй ямар нэгэн байдлаар тусалсан тэр нэг үр авалгын асуудал биш шүү дээ гэхдээ ингээд тэрвэл аав ээж бас тэгж хүмүүжүүлж гисэн манай аав ээж бол одоо юу гэдгийг нэгдүгээр хүн тосол байгаагаа барь хүний алга байнга дээш нь харуулж за дээр нь хүний тусыг ерөөсөө мартаж болохгүй багыг гэр орондоо чадах чинээргээ туслахыг оролдож хажуугаар нь хичээл номондоо төвхилийн шамдаж өсч том болвол ижи аавдаа тустай хүн болно гэж хүсэж явсан биз. Тэр үед өнөөгд бол хүүхдүүдийг хамжаарахтай өсгдөг байжээ. Би тэд чинь сургууль соёлоос одоо хүүхдүүнэр минь одоо ингэж ирээд аав ээж минь одоо махаа ингэж түмхэн дүүрэн чанаад л ингээ хуйлаад лидүүлдэг, тойроод суудаг. Тэгээд л одоо болсон үйл явдал ажил амьдралаа ярьдаг. Ийм л одоо амьдралтай байсан хөдөөний л ийм л хүмүүсүүдээ. Бац хоёрын ээж аав олон хүүхэд өсгөхдөө хининч мөр нөмгөн гэдэс хоосон явуулсангүй. Хүн ер нь бие дааж амьдрах ухааныг эцэг эхийн зөв бодлоос л олдог. Монгол хүүхдэд нэг тийм давуу чанар бий. Хүн бүхэн багаас хүлэг болгон унганаасаа танигднаа гэж хашир өвгчүүл хэлдэг байсан нь дэми үг бишээ. Та бол Сүхбаатар аймгийн одоо шинэ цагийн ардчилсан тухайг бичлсэн хүн яхаас аргагүй мөнөөс мөн мэдээж таныг энэ олон удаа дараалал сонгоод байна гэдэг чинь Сүхбаатарчуудын хувьд танд бас ихтгэл үнэмшил хүлээлгээд найдвар тавиад байна. Мэдээж хүндэлж гин гэсэн үг. Яг одоо юу гэдэг хамгийн наад зах нь гэдэг юм уу те хамгийн энгийнээр Сүхбаатарчуудын тэр хүндлэл танд яаж мэдрэгддэг вэ? Гэхдээ тэгэл хөрхи хайранд нь л хөлбөрч энэ дайны явж штэ. Хэрвээ би тийм хүндлэлгүй бол одоо энэ нэвтрүүлэгт орох дартлах бичиж уугаач ярих гэж явах лээ. Тийм болохоор сайхал байдаг. Би өөрөө бол 96 оноос сонгуулиос хойш 6 удаа 24 жил аймгийн оролт суугаад 7 дахь дээр явхлын шуурсан. Намын дараа болоод бол би одоо Монголын арчилсан намын түүхэнд бол яг дараалан 5 ялалт хийсэн аймаг байдгүй шүү дээ. Гэхдээ манай Сүхбаатарчууд их эгжихтэй үед хамгийн зөв сонголтуудыг хийж идэг. Жишээлх юм бол за яг тэр би нам гэхээсээ илүү Монгол улс 90 онд арчилсан тогтолцоо сонгоод дэлхийн нийтийн жижиг дэвжээгээр явсан. Азийн цайжин дэх арчлын баян бүрддэг гэж хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн он жилүүд бол тэр арчилсан нам, ардын нам гэхээсээ илүү зүгээр арчлын тогтолцоо бүдгэрч ирсэн. Нөгөө хүний эрхийн асуудал, нөгөө авилгалын асуудлууд, холгой зэлгийн асуудлууд. Энэ цаг үед арчлыг хамгаалах гэж арчилсан намаас сонгогдсон ганиулагчид бид тэрийг ингээд сонгож өгж ийн гэдэг нь бараг бит хоёр хэсэлийн арчилсан тогтолцоос Монгол улс хурчих байдэ гэсэн энэ одоо болгоомжийг бол аюу мэдрэг ойлгосон арчлын түүхийг бол бараг анханаас нь бичилдсэн. Тийм юм байна. Гэхдээ төвд ирж энэ орон зайд гуталтаагүй яг орон нутагт арчлалыг, шинжилгээг бас шинэ нийгмийн эдийн засгийн хөгжил дэвшлийг хийхин төлөө зүтгэсэн баг хамт олныг сайн бүрдүүлж чадсан л гэж боддог. Тэгээ улс төрд ороод орон нутгаа одоо хүний нутгийн деважин биш өөрсдийн байгаа орчноо деважин болгож амьдрах хэрэгтэй гэдэг. Тэгээ баг бүрдүүлээд одоо төлөвлөгөө агуулад хамт олон бүрдүүлээд
ингээд олон жил зүтгэсэн. Тэр жагуулгаараа Сүхбаатар аймгийн эдийн засгийн үзүүлэлт одоо бүтээн байгуулалтын үзүүлэлт тэгээд хүн заны одоо өсөлт гэл би түрүүнд жишээ авч ирсэн да. Сүхбаатар аймгийн төв дээр 4.5 км замтай байсан. 70 жилийн төв. Тэгвэл одоо 5 тойрог 70-80 км зам баригдсан байна. Зөвхөн аймгийн төвдөө гэхэд тэ. 5 тэрбум бүх Сүхбаатарчуудын хадгаламж 5 тэрбум байсан. Одоо тэг чин 150-60 тэрбум болцсон баг шүү. Ер нь бас томоор сэтгэдэг болцсон манаар. За хүүхдүүд өмнө цаагуур чинь юу болж гэнэ үү гэд. Тэгээ загчгаа зүйл олонгоот бол одоо улгаа жилгээд оролцоо. Хорон humсаа хөргөө аймаар ахтар юм уу сонсогдоод байна шүү. Тэр одоо нөгөө автобусны хулгай, нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай, тэр жидүүгийн хулгай, тэр одоо нөгөө банк санхүүгийн хулгай гэл ингээл байж байгаа хүүхдүүд байна. Та нар тэрний л нэг хуруугаараа дөрөв гэл. Ингээ сахан багш ээж бидний багш одоо тэгэл тэр аль намаас үл хамааран хөдөөч нь мондог сайхан лидерүүд астай хүмүүс болсон хүчнүүд. Гэхдээ тэгэл үеийн тэнгийнхэн ч гэсэн хэлж байгаа юм. 8 жилийн хугацаанд яг аймгийн засаг дарга хийсэн хүмүүс их цөөхөн байдаг баг тий. За яг баахан байдаг л. Гэхдээ харьцангуй цөөн баг тий. Та хэр мэддэггүй жишээ. Яг одоо 8 жилийн хугацаанд өөрөөр хэлэх юм бол одоо ер нь 2 удаагийн гэсэн үг шүү дээ. Бүр их 90 он хүртэл бүх томилгоо байсан шүү дээ. Одоо засаг дарга чинь томилготаа одоо юу гэдгийг Зөв аймагуд бол Баруун аймгийн юм уу Төв аймгийн хүмүүс засаг дарга. Баруун аймагт бол төв юм ингэж сольж тавьдаг, сөйлжилдэг байсан гэж ярьдаг. Тим шиг байлаа. Юуг нь хараад байхад, түүхийг хараад байхад шөлөл аймагуудын гадны нутгийн хүмүүс. 92 оны үндсэн хуулиар чинь нутгийн өөрөө өдөртөх хэснэг байгуулж шинээр бий болгож ирсэн. Нутагч. Тэгээд энэ баг, сум тэгээд аймаг тэгээд 21 аймагтай болоод ингээд тэгээд сонгуулаар ард түмэн өөрөө хүсэл зорилгоор сонгодог болсон. Тэрнээс хойш бол голдуу аймагуудын тухайн нутгийн хүмүүс засаг дараагаар ажиллах боломж байсан. Сүхбаатар аймгийн түүхэнд бол яг улирч сонгогдсон бол надаас өөр байдгүй байхгүй. Анх аймгийн дарга болоход бид нар чинь бодлого тодорхойлоод явж байхад бүгдээрээ л шинэ залуучууд туршлага багтаа байсан. Тэгэл өдөр хоногоор маш хурдан залуучууд өсөн үнд идэв. Тэгээ салуу сарлуулахаа зүйлийг маш хурдтайгаар орон зайгаа тэлдэг. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хот хөдөө гэдэг ялгарл бол маш өндөр байдаг байсан тийм маш их байдаг байсан. Магадгүй орон нутагтаа авч чадахгүй байгаа ямар нэгэн үйлчилгээг авахын тулд Улаанбаатар руу ирдэг хүмүүс их олон байсан. Одоо эсэргээрээ яг нөгөө нэг аймаг орон нутаг гэдэгт бас яг л нөгөө Улаанбаатар хотын жишгээр цаашлаад бүр ингээд дэлхийн жишгийн үйлчилгээ авах боломжуудыг орон нутагт бий болгоод өгөхлөөр түүнийгээ дагаад Улаанбаатараас орон нутаг руу чиглэж байгаа хөдөлгөөн бас нэмэгдэж байгаа сайн мэдээ байгаа. Гэхдээ одоо жишээ нь юу гэдэг таныг бол магадгүй яг би хитрхи ингэж нэг хөөрөгдөж байгааг үгүйсэхгүй. Гэхдээ их олон хүмүүс хөдөөний нэгэн буйдхан суурин бол яг хотын жишгээр хөгжих суурийг нь маш сайн тавьж өгсөн засаг дарга. Тиймдээ ч Сүхбаатар аймгийн иргэд 2 ч удаа сонгогдоод энэ 8 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийг хотын дайны болгож чадсан гэж ярьдсан байлээ. Тэгэхээр бид хэд бас яг нэг ажлынхаа шугамар өнгөрсөн жил Сүхбаатар аймагтай танилцах боломж гарсан. Тэнд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт комплексээс ахуулаад бүх зүйлсүүд байна. Нэг газар суугаад магадгүй юу гэдэг залуу хүмүүс болцоо хийх юм бол бас яг болцоо хийх бас 5 тухтай 5-тай орчныг бүрдүүлсэн байна. Ингээд харахад богино хугацаанд сайн хөгжижтэй гэж харж байгаа. Гэтэл яг энэний ард бүтээн байгуулалтыг хийж байгаа бас нэг юм удирдлагаар чиглүүлсэн баг хамт олонны хөтөлмөр байгаа гэдгийг бол зөвөр л ингээд өнгөрж байгаа хүмүүс бол харж мэдэхгүй шүү дээ. Тэгээ яг ард нь юу болсон. Одоо та ингээд Сүхбаатар аймагтаа очиж штэ. Тэрүүл та Сүхбаатар аймагаас сонгогдсон улсын их хурлын гишүүн учраас ингээд очихдоо ер нь хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Одоо ирч хүч авч байгаа юм ганцхан тэр л биш та. Тэр л байна уу? Ерөөсөө амьдралд би түрүү хөтлөгчтэй ярьжсэн ирч хүч авах аюул олон юмуд байдаг шүү дээ. Одоо энэ чинь өнөөдөр тавгийн залгууч нөхгүй маргааш нь ярьж болохгүй үстэй. Батад басчлаа. Тэрэн шиг ирч хүчээ одоо юм нэг том ирч хүч гэдэг юм бол нотогтой очиод байхгүй бий болгосон болохгүй зассан хэцүү зүйл
сайхан болж байгаа бас гэдэг ч хүч аавна. Тэгэхээр сая өөрөө яг бас нэлээд өөдрөг сайхан зүйлүүд ярьж баярлалаа нэгтгэл. Хоёрдугаар энийг өөрөө юм уу би ярихнээс илүү статистикс тойлоод өгч юм л да. Намайг ажил авч ирсэн манай баг хамт олныг ажил авч ирсэн он жилүүдэд Монголын эдийн засаг, зүүн бүсийн эдийн засаг, Сүхбаатарын аймгийн эдийн засаг ямар байсан. Тэгээд яаж өссөн гэдэг ингэхдээ жишээлбэл Сүхбаатарын аймгийн түүхийн бүхий л хугацааны эерэг үзүүлэлттэй рекорд амжилтуудыг бүгдийг өвцсөн байдаг. Хүн өссөн, эд мөнгөрөнгө өссөн, хадгаламж өссөн, одоо үйлдвэрлэлтийн хэмжээ өссөн, зам харгуй одоо юу гэдэг. Хүний одоо амжилтыг тооцоолж болох бүх зүйлүүд эргээр өссөн байдаг. Хүн хаана нэмэгддэг үгэнгүүт тухтай амьдрах газар л хүн зам орж. Жишээлбэл намайг засаг дарга болох үед Сүхбаатарын 53 мянган мантай байсан. Манай сая 512 мянган малтай байсан. Нийт Сүхбаатарчуудын хадгаламж 5 тэрбум байсан. Тэгвэл одоо харахад бараг 70 орчим 65-6 мянган хүнтэй. Энд чи юу гэсэн үг гэхээр 10 мянган хүн гэдэг чинь Монголын дундаж сум 10 сумын хүн нүгэд очсон байна шүү. Нүгэд очих юм уу өгвөл нутгаас явахгүй шүү. Зах зээлийн он жилүүдэд бол баруун зүүн аймагуудаас Улаанбаатар руу бүгдээрээ шуурсан шүү дээ. Тэгвэл юу докторчж шүү дээ. Нүүдлвэл төврөө нүүдлөө зогсчихсон. Харин бүр нэмж ирдэг бас. Тэр нь өөрөө юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө олон улсын стандартын өөрийн чиглэлд байгаа тэр усан бас хөлбөмбөгийн толгой 5 одтой буудал тэр копо шоп гэдэг юм. Одоо том төвшөнд парламентын төвшөнд Монгол улсын хөгжлийн стратегийн төвшөнд бидний үйл ажиллагаанд орох хэрэгтэй гэсэн ийм л одоо мерит зарчмаар явж байгаа. Тэгэхээр цаашаа ч гэсэн бид нар хаа төлөвлөчгээд байна. Одоо зөвхөн гэр орон биш, зөвхөн нутаг ус биш, зөвхөн одоо Сүхбаатарын аймаг биш. Зүүн бүсээр нь авч үзэх асуудлууд гарч ирж байна. Монгол улсын эдийн засгийг хурдтай хөгжүүлэх, арчлыг баталгаажуулах энэ одоо асуудалд бол томоор нь харах юм цаг хугацаа ирж байна. Тэгээд гой зүйлүүдийг хийхдээ зүгээр нэг өчтөр тийм байсан биш. Айл болох бид нар олон улсын стандарт руу чирэх гэж бүр том. Гэвч бүр байхгүйгаас байгаа хөгжнөхөөс илүү байхгүйгаас шууд тойрог замч гэдэг юм уу? Байхгүйгаас олон улсын стандартын мөрөөд тавихлаар чинь эхлээд хүмүүст итгэл үнэмшил бага байна шүү дээ. За тэгээд тий яг хийгдээд тэр орон зайд хүмүүс амьдраад ирэхлээр итгэл өгнө. Тэнийг хийж байгаа багийг одоо сонгохоос өөр аргагүй гэсэн ийм хүсэлт хүмүүс ард түмэнд сочдөг. Сочдөг. За энэ залуучууд бол хөгжил рүү чирч чадах юм байна. Хийж байгаа зүйл нь чанартай байна. Энэ чинь зүгээр нэг бөтгөн тасхан биш. Зүүн бүсийн төв болох юм байна. Монгол улсын эдийн засгт нөлөөлөх болох юм байна гэсэн ийм том бодлууд бий болчихсон. За мэдээж ойлгохгүй тодорхой хэсэгч гэдэг юм уу өөр зорилготой хүн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Ер нь нэг одоо энэ нийгмийн сошиалитыг хараад ах чинь бүр нэг гадна талын чар дотор чарлын чар хүмүүс байдаг шүү дээ. Ер нь таалагдах юм байхгүй тий. Өөрөө таалагдахгүй, би таалагдахгүй, нийгэм таалагдахгүй, таалагдах юм байхгүй. Ерөөсөө л тэр хүмүүс яаж амьдраад байгааг би сайн мэдэхгүй. Зүгээр хорвоо юм чинь сайнтай муутай. Ерөнхий агуулгаараа байнга урагшилж явах хэрэгтэй. Аажмаар урагшлах хэрэгтэй. Тэгэхгүй л пампон гал тий. Пампон гал явах юм бол яг тэр хэмжээгээр л алдаа нь дагаад байдаг. Монгол ч өөрөө арчсан парламент эзэсгэлтэй орно байхгүй. Тэгэхээр парламент дээр бүх юм шийдээд байдаг. Тэгэхээр хэдийгээр хөдөө орнот бүс нутагт 1000 мундаг сайн ажиллаад парламентын түвшинд тэр бодлогыг оруулж ирэхгүй бол тэгээд хойц солонгос шиг болно үстэй. Тэнд нөгөө тэмээ туйлаад тингээ өвдгөө ямаа төлөө ингээ өвдгөө. Тэгэхээр нэгэнт тэр бодлогыг хэрэгжүүлэх болсон хүчин суурь нь тэр олон жилийн явцад бий болчих юм бол одоо парламентод сууж нөгөө олон жил ярьсан Монгол Улсын далайд гарах 2 дахь гарц дотоодын аялал жуулчлал тэгээд нөгөө нефт үйлдвэрлэл нөгөө хүмүүсийн энэ юмуд чинь энд ирж ярихгүй л хууль болж ижил хэрэгжиж шин. Хууль болж иж хэрэгжихлээр энэ дугуйтай хэмж орж суугаас өөр байхгүй. Яагаад тэгэхээр
нэг дуунд гардаг шүү дээ. Хатхан гошууны ахын дус зовлон жаргал нэгтээдэ гэдэг дуу байдаг байхгүй. Тэгэхээр тэнд байгаа зовлон жаргалыг яг мэддэг хүн энэ дууг таньд гаргаж ирээ суучглаа. Тэр хууль нь оргиороос хэрэгжих боломжтойгоос. Тэгхгүйгээр биднийг орлоод өөр хүн хаана ихтэйгээс мөнгөтэй ч юм уу ямар нэгэн байдлаар шоугаар гарч ирсэн бол ийм өгдөл төстэй гэдэг нь. Эхийн санаа үрийн санаа хаданд гэдэг шиг байдаг байхгүй. Гişүүнөө гişүүн. Гэхдээ тэнд ямар ч наалтцсан байхгүй. Тэр хүн заны соёлыг мэдхгүй. Тэр зүүн хүн тухайн бүс нутгийн хүсэл эрмэлзлийг мэдхгүй. Тухайн бүс нутгийн өнгөрсөн түүхийг мэдхгүй. Тухайн бүс нутгийн ирээдүйн стратегийг мэдхгүй. Тэгээд нэг гişүүнөө гişүүн. Тэгээд нэг тоо цаачилдаг. Нэг цэцэрлэг барьснаа мундаг гэдэг. Тэгэл наадам дээр нэг том дээлтэй очдөг. Энэ үл өөрөө нэг өөр дүр төрх. Өнөөдөр та Монгол улсын их хурлын гишүүн. Энэ хүртэл замд хэр өөрийгөө үнэн шударга явж чадсан гэж боддог вэ? Өөрийгөө одоо төлөвлөсөн төлөвлөгөөнийхаа дагуу хүссэн мөрөөдөл өөрт оногдсон үүргээ нэр төртөө хэрэгжүүлж явж байгаа. Хойш явна гэж ингэж өөрийгөө дүгнэж нэг талаас. Нөгөө талаас миний энэ хариуцлагатай ажил хийж исэн он жилүүдэд миний дээд хяндаг газууд дандаа сөрөг хүчний миний эсрэг талын намайхан байсан. Би л арчилсан юм. Арчилсан нам орон нутгт төр он удаан жил засаг төр барихад дээр Монгол Улсын засгийн газар их хурл ерөнхийлөгч гэдэг юм уу энэ хяналттай институтууд дандаа ардын намаас байсан. Тэгэхээр энэ бүх хугацаанд би одоо Сүхбаатар аймагт ажиллаж байхдаа бол 4 өөр засгийн газраас Монгол Улсын шилдэг аймгийг 4-д авсан. Тэгэхээр нэг талаасаа Монголын төр ямар нэгэн намчрахгүйгээр ажлыг дүгнжсэн байна гэж харж байна. Хоёрдугаар энэ цаг хугацаанд одоо хэрвээ би нөгөө нотооч гэдэг юм уу, ноцтойч гэдэг юм уу хар сэр болох юм зүйл хийж исэн бол одоо засгийн газрын өртөлж авилгатай хэмжих газар нь байна, эрүүгийн цагдаагийн газар нь байна, цагдаагийн ерөнхий газар нь байна, үндэсний аудитын газар нь байна. Монголд шалгаж болох бүх газрууд нь сөргөчний эрх мэдэлтэй байж байгаа. Тийм учраас өнөө хүртэл над дээр юм харт холбол бол байдаггүй. Тийм учраас ингэж бол арт түмэн талаасаа бол надад их урам зориг өгдөг. Яагаад гэвэл 92 оноос хойш арчилсан үндсэн хууль байгуулагдсанаас хойш 8 сонгуул болсон. Одоо 9 дэх сонгуулаа энэ 6 сард хийх гэж байна. Энэ өнгөрсөн 8 сонгуулийн анхны 92 оны сонгуул би оюутан байсан. 96 оноос хойш 7 сонгуул дараад 6-ад нь болонгууд орон нутгийн иргэдийн хурлд арт түмэн ихтгэл хүлээлгэсэн. 7 дахь сонгуульд нь их хурлд ихтгэл хүлээлгэсэн. Тийм учраас тэр хүмүүс сэтгэл хангалуун байгаад байна. Одоо миний одоо босгосон баг бүрэлдэхүүн гэж хэлэх юм уу та. Засаг дарга болчиход анхны шинжилгээ хийх гэсэн. Анхны шинжилгээ хийх гэсэн чинь өмнөх шинжилгүүдийг асуусан чинь ингээд хүмүүс эсгээ худалдаага, бакалтайгаа, гадуур гоцтойгоо орж ирээд ингээд хийдэг. Тэгээд тэний хитэн шагнал гардаг. Үгүй ээ. Орчин цагийн эмэгтэйчүүд нь шилэн доркого өмссөн, гоё платаа өмссөн, нүүр зүсээ бодуулсан, эрэгтэйчүүд нь костюм өмссөн. Ингээд анхны шинжилгээг үүдэнд нь гадуур гоцтой хүнийг ч оруулахгүй. Ингээд цэвэр цэмцгэл. Яна тэр ингээд эхлэхлээр чинь ингээд яг анх удаа болж байгаа юм тийм Сүхбаатар аймагт. Тийм. Ер нь Сүхбаатар аймагт хавсгал авчирсан 2-3 зүйл байдаг. Нэгдүгээрт анх одоогийн энэ BBC телевизийг нээснээр хүмүүс ингээд бүх сэтгэлдээ ярьдаг болсон. Залуучууд мэдээлэл аягүй төгдөг гэсэн. Жишээлбэл нэг газар үгээ хэлэх өндөртэй нэг газар хамгийн гоё зүгээр сайн талаа шинжил юм уу сургалт явлаа гэхэд оролцсон хүмүүс л мэдээд өнгөрдөг байсан бол орон нутгийн телевиз бий болсноор бүх хүн ой тэнд чи тийм гоё юм болсон байна. Нөгөө сумдынхын чинь аймаг тийм гоё юм болдгийм байна гэх ингээл хэлсэн байхгүй. Эхний
улс төрийн гэдэг ч юм уу яг олон нийтийн өмнө ил тод ажил хийдэг хүмүүсийг хийгээгүй зүйл нь хийсэн болгож одоо юу гэдэг нэр хүндэд нь хаалтах за хийсэн ажлын зөв өөрчөө буруу арчаа шүүмжлэх зэмлэх тохиолдлууд олон байна л да. Яг энэ тал дээр эсвэл за энэ ажлаа би жоохон шүүмжлүүлээ зэмлүүллээ гэдэг ч юм уу яг тэр зүйлүүдийг яаж хүлээж авдаг вэ? Тэ өөрөө хийгээд оролцоод тэр бүтлгүүтх юм уу ингэх юм бол хүн гомддоггүй. Тэр оролцсон учраас тийм. Би сайн хийж чадаагүй байна. Би муу байсан байна. Би тэгж чадсангүй дээ ч гэдэг юм уу. Өөрөө оролцсон зүйлийг л хүн гомддоггүй. Засахын төлөө дараагийн зүйл дээр алдахгүй дээ ч гэдэг юм. Өөрөө огттой оролцоогүй зүйл ямар нэгэн гүтгэлээр үрээ гарч ихтэл сэтгэл гонсоод оролцоогүй огт мэдэхгүй. Одоо юу гэдгийг өөрөө чинь ч гэдэг юм уу огт санаанд буугаагүй зүйлийг чи тэгсэ өгөө гингүүт чи тэгсэ ингээд өгөөгөл тэгсэ гэд ингээд байвал маш сэтгэл гонцгор байдаг. Гэхдээ нөгөө талаасаа одоо энэ арчилсан нийгмийн амин сүнсүүл хүн хардах хэрэгтэй. Ер нь л тэгчээгүй байгаа ийм өндөр алан тушаалтай хүн ч гэдэг юм уу ийм олон жил одоо засаг төрд байгаа хүн ч гэдэг юм уу ингээд хардаж болно. Гэхдээ тэр нь уул үндэстэй байх хэрэгтэй л да. Өнгөрсөн яг жилийн өмнө л дээ нэг орой унтах гээд хөвчжсэн чинь зөв цэгмэн дээр учиргүй би чинь баслагын толгойлогч болоод нэг уул уурхайн далд эзэн мэдэн болоод явчих. Тэгээд чи үзээд тэд чи айгүй урт нэгтүүлээд үзээд тэгээд тэрэн дотроос нь нэг ч наалтах юм байхгүй. Тэг би чи өөрөө мэдэн шин. Тэг ингээд одоо хүний толгойтой өссөнд нэг 2-3 цагаан ус байхт бол онцгойроо харагддаг үстэй. Тэгэхээр тэнд дэрэгдэж байгаа зүйл ингээд тэр цагаан усны төдөж хологдох юм ингээд бариад тавиа. Панка бүр 100% ингээд холовж өсөж байгаа. Тэг би зочирдод маргааш нь очиод ингээд явсан. Тэгээд их хурлын эндэр дээрээс хэрвээ би ийм зүйлтэй хологдсон бол тухайн цаг мөчид их хурлын гишүүнээсээ татгалзъя л гэж хэлсэн. Шодрогон дээр шүү. Эхлээд арт хүмүүл тэгсэн гэд нэг хэсэг нь бас тэгж шин. Нэг хэсэг нь тэгээгүүдээ тэгэв. Ингээд талцуулж ихэ хооронд хамгийн надад авч гарах хэмжээ бол маргааш нөгөөччихэд хэрвээ ийм зүйл байвал нотлол улсын их хурлын гишүүнээсээ татгалзчихөө. Тэгээд гараад би авилгатай тэнцэх газарт энэ асуудлыг шалгаж илвэ. Энэ бодит хүн ингээд ийм юм яриад байна шүү дээ. Эрүүгийн цагдаагийн газар, цагдаагийн ерөнхий газарт өргөлөө гэсэн. Тэнгүүт тэр хүмүүсээс одоо юу хүртэл юу ирдэг вэ гэхээр таныг гүтгсэн гэдэг байгаа энэ хүн Монголоос цогтцсон байна. Тэр үл хятад улсын иргэн байсан байна. Тэг Монголын иргэн биш. Тийм учраас тэднүүдийг авчих боломжгүй. Тэгэхэд Монголд байхгүй болохоор одоо бид нар ингээд тодруулахгүй учраас таны энэ хүсэлтийг хангаж чадахгүй байна л. Тэгэхээр би гэх мэтлэн ингээд хүний ингээд шууд цагааныг харж гэдэг юм харыг цагаан ч гэдэг юм уу ийм зүйлүүдтэй тулгархт бол одоо зочирддаг л доо. Тэгээ одоо улс төрчмөний заавал энийг санта муутай өөрөө л гарах хэрэгтэй байна. Нөгөө талаас нь хэрвээ тэгж хил дээр боон дуу гарсан тэрний ард би байсан ч гэдэг юм уу тэр хүмүүсийг хилээд байгаа шиг зүйл байвал өнөөдөр Монголын төрний агаад намайг явуулаад байгаа. Би өөрөө гишүүнээс болъё гэж байна. Дээр нь хэрвээ би тийм юмд оролцсон бол нэр л тийм байж тэгэл ингээд бүр эрхийн төд үзүүл яач гэдэг юм уу. Өгөөл таныг шалгасан чи юм байна ч гэдэг юм гараад ш. Тэгэхээр огтоо тийм зүйл байхгүй. Гэх мэтчлэнгийн зүгээр зочирдсон зүйлүүд байдаг. Жишээлх юм бол сүүлийн үед янз бүрийн телевизээр Батцуурын байшин гайл гаргаж илээдгийг. Тэг чин би тэр засаг дургахлахаас гिचнээ жилийн өмнө би 2000 онд тэр байшинд амьдарч илсэн. Хэн сонирхдаггүй байсан. Гişүн болчихгонгууд 24 жилийн дараа сонирхоод тавьж их шинэж байдаг юм уу? Гişүн болох засаг болохоос 8 жилийн өмнө тэнд амьдарч илсэн. Огт нэг шигч модгүй газар одоо битээ байд амьдарч байна. Тэгээд өөрөө тарьсан гэсэн. Өөрөө манай гэр бүлийн тарьсан. Манай хүүхдүүд, манай эхнэр бид нар бүгдээрээ одоо тарьсан. Одоо ой дотор амьдарч байна. Намайг анх 2000 онд Ороход аймгийн хогийн цэгэл байсан.
нэг ширхэг ийм шорноч байгаагүй. Тэр үед нь мэд хүмүүс олонгот суур гişүнэх, суур даргах, суурих бол хогийн зэг дээр анх амьдралаа босгосон маа гэдгийг мэддэг болохоор мэдэхгүй. Одоо жишээ нь чамайг төрөхөд одоо мэдэхгүй шүү дээ хөрх юм. Тэгэхээр бас буруутгах аргагүй. Өнөөдрийн ингэдэн 20-тай залуучууд төрөөг багт нь бид тэр байшин амьдарч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр 20 насны өндөрлөгөөс харахаар энэ улс төрчин чинь яахлаар юм байшин амьдарч идэгээ. Айгуул тооцсон байлгүй гэж жиргэж явах чинь ч гэдэг юм. Тэгэнгүүт доотлын ингээ харангуут мэдгүйнүүд нь нэр нь тийм байна. Шалгамал ханаас хоссон юм бэл мэдгүйд нь өө хөрх юм. Төрөөгүй багт нь амьдарч ирсэн байх. Гэх мэтлэн амьдрал чи өөрөө олон талтай. Би ингэж боддог байхгүй. Ер нь яг Улаанбаатар хотоос гэдэг нь ер нь суурин газраас орон нутгууд руу чиглэгдэж байгаа хөдөлгөөн нэмэгдэнэ гэдэг энийг харах өнцг нь юу вэ гэхээр мэдээж яг энэ Улаанбаатарт бол бүх зүйл байгаа тийм. Гэхдээ энэ чи хэдийгээр нөгөө бүх зүйл байгаа, бүх сонголтууд байгаа ч гэсэн энд амьдрах орчин бол яг нэг хүний үндсэн хэрэгцээ хангаж чадж байгаа нэг асар учирддаг л та төвжирлээс ахураад агаарын бодлоос. Тэгвэл би одоо болохоор Улаанбаатар хотоос орон нутгууд руу чиглэгдэж байгаа хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ дээр сонгот хийж байгаа хүмүүсийг харьцангуй яг өөрийгөө хайрладаг ухаантай хүмүүс гэж тодорхойлох гэдэг байгаа байхгүй. Яг гэвэл тэд нар чинь энэ бүх зүйлсээс залхачаад үнэхээр амар тав амьдралыг хүсээд ингэж явж шээ. Гэтэл ингэж очихт нь тэнд бүх зүйл ингэ бэлэн байж гин гэдэг бол мэдээж тодорхой хэмжээнд өөрийгөө хайрладаг ухаантай зөв шийдвэр гаргаж байгаа хүмүүс орон нутгууд руу чиглэж байгаа гэдэг утгаараа тэр хүмүүсийн хөдөлмөр эрхлэл аймгийн хөгжилд бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов. Би ч 2008 оноос ахуулаад тухайн үеийн бүх засгийн газруудад очсон сайд дарамт юу хэлж байсан бэ гэхлээр тэр үед та нар орон нутгийг дэмжээ. Тэгвэл энэ Улаанбаатарын чинь асуудал аянда байхгүй болчихно гэж хэлж ирсэн. Одоо миний тэр ажиллаад харагдсан 8 онд гэдэг чинь 8 онд 15 жилийн 16 жилийн өмнө шүү. За тэрний нотолгоо нь миний тэр ажиллаад харагдсан жилүүд гэсэн номон дээр миний илтгэл дээр байж засгийн газарт хэлж ирсэн. Тэр хэрэгжихгүй явж ирж ирснээс 12 онд Алтайгийн засгийн газар гарч ирээд тэрийг хэрэгжүүлсэн. Яаж хэрэгжүүлсэн гэж орон нутгийн хөгжлийн сан гэдэг юм гаргаж ирээд самтай болоод тэгээд аймаг нь өөрөө мэдэж аймгаа хөгжүүлэх, сум нь өөрөө мэдэж сумаа хөгжүүлэх. Хэрвээ та бүхэн эргээд харж байгаа бол 12 оноос хойш сумд нэг ахуй үйлчлэгээний төвтэй, бас нэг жоохон явган замтай, бас нэг жоохон 2-3 гэрэлтүүлэгтэй аймагуд нь ингээ хөгж гудамж төсөл гэж яваа. Гудамж төсөл тэгээд нөгөө дахин төлөвлөлт тэгээд ингээд юмуд явсан байхгүй. Тэр чинь яаж ийм нөхлөөр хит төвлөрөл дараагийн засаглалыг халаад нутгийн өөрөө өдөртөх ёсны байгууллага. Жишээлх юм бол одоо Уус аймгийн Тэс сум байдгийн юм уу? Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумыг эндээс дарга удирд нэг тэрэн шиг бодлоо байхгүй. Тэнд байгаа хүн жаргал зовлон. Гэхдээ хаана явган зам тавих вэ? Хаана харанхуй гэрэлтүүлэг тавих вэ? Хаана тэр усны хоолойг янзлах уу гэдгийг чинь тэр хүмүүс мэд. Тэгэхээр хит төвлөрүүлэн татцсан баг. Одоо манай засгийн алдаа бол тэгэхээр тэр дор байгаа аймгийн хэмжээнд байгаа хүмүүс бол яг улс орны хэмжээний бодлогод нөлөөлж чадахгүй шүү дээ. Жишээлх юм бол аймгийн төв дээр орон сууц барих гэдэг юм уу, тойрог замын асуудал, олон улсын стандартын хөлбөмбөгийн талаа усан бассан буудал барих бол аймгийн хэмжээний асуудал. Тэгвэл Монгол улсыг далаад гарах гарцыг шийдвэрлэх гэдэг юм уу, зүүн бүсийн хүрэн үрсний орд газрыг эргэлтэнд оруулж Монгол улсын эдийн засагт оруулах гэдэг юм уу. Өгөөл одоо аялал жуулчлалын бүс нутаг хөлийн бомбыг одоо орчин үеийн шаардлагатай хангасан дэлхийн нийтийн жишг тандсан бомб болох энэ үл аймгаас их боломж бүрсэн байна. Байхгүй гэдэг нь ч өөрөө нотлогдчихсэн. Яагаад гэвэл бид нар аймгийн дараа хийж явахдаа Улаанбаатарын талаар санаа зовж ирсэн. Та нар Улаанбаатарыг Улаанбаатартай ноцтойд үл дийлэхгүй энэ төвжирлийг энэ одоо утаа нарыг та нар аймагуудыг Улаанбаатар шиг хөгжүүлэх хэмжээний мөнгийг бид нарт хуваарлах юм бол аймагаас ч хот руу хүн орохгүй болчихно. Сумыг хөгжүүлэх хэмжээний мөнгийг бид нарт өгөх юм бол сумаас аймаг руу нүүдэл чинь зогсчихно. Ингэх юм бол танаа Улаанбаатар та хэдий яриад байгаа энэ зовлонч нь багаснаа гэж хэлээд авах тэрийг хэзээш ойшоож байгаа. Гэтэл 13 онд
Алтай уугийн засгийн газар гашиж үтс анхны. Хэрвээ энэ эрт ихэлсэн бэл өнөөдөр Багнуур Улаанбаатарын дайны хот болцсон байх хэвээр. Төв аймаг тийм болцсон байх хэвээр. Эрдэнэт Дархан. За аймагуд одоо үнэхээр Улаанбаатараас дутхгүй болцсон бол Улаанбаатар төгжөд байхгүй шүү. Жишээлбэл би Монгол улсыг одоо хөгждөг бол далайд гарах 2 дахь замыг нэ би одоо бараг хүүхэд байхаас 9 онд гаргаж ирсэн. Тэгэл тэрийг л яриад байдаг. Одоо Монгол улсын экспорт импортын тэнцэл хөгжлийн голт гарцвал олон улс дэлхийдээ л хологдох хэвээр. Олон улс дэлхий гэх юм бол хорой газрын Монгол улс далайд хологдох хэвээр. Тэгэхээр одоо Монгол улс далайд яаж хологдож байна гэхээр одоо бидний мэддэг ирээн замын үд буюу тэгээд цаашаа Тэнжин байна. Тэгээд Тэнжин дээр Тэнжиний усан бомбт дээр Аз Европын ачаанууд ирнэ. Өгвөл манайх Тэнжин даваачаад Аз Европ бусад одоо зүүн зүүн орж штэ. Тэгэхээр яг энэ гарцыг хоёр дахь нь нэх илүү боломж Монгол байгаа. Жишээлх юм бол одоо зүүн өмнөд зүүн хойтой Азийн орнуудтай одоо бид нар Жинжүү бомбттай холбогдоход өнөөгийн Тэнжин бомбтоос 800 км ойрхон тэгээ шулуун замтай орчин цагийн ийм одоо далайд гарах бомбтой болох хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол Монголд ингээ хоёр улаан хоолойтой болчихсон гэсэн үг шүү. Сая ингээ ковидын үед нэг улаан хоолойтой байсан. Тэрэнд нь ханаа түрээд ковид болсон гот ингээд хил хаачиж. Хил хаачингууд импорт байхгүй, экспорт байхгүй. Экспорт байхгүй болохоор мөнгө байхгүй болохоор ядуу бол тэгтэл чи хоёр улаан хоолойтой байх юм бол нэг нь ханаад тусч яхад нөгөөх нь ажиллаж явах хэрэгтэй. Тэгээ Монгол өөрөө парламентын засаглалтай орон учраас парламентд дээр үг хэлж ийж парламент дээр сөрөг хүчин ч их барих хүчин ч ингээд байнгын хороонууд дээр доктор шийдвэрт орж иж хөгжилж явна л да. Тэгэхээр хүмүүс бол юу гэдгийг парламент мэдээ сайн муугаар зөндөө хэлдэг. Гэхдээ парламент дээр гарч байгаа тэр үг бүсгийн ийн их хоёр чинь хүний амьдралыг шууд шийдэн шүү дээ. Ийн гүйл нэг тийш явна, ийг гүйл нэг тийш явах байхгүй. Тийм учраас айгүй хариуцлагатай ажил. 8 удаагийн сонгуул яг үндэг өнөөгийн эрх хэрэгч бараг 8 ялцсан байхгүй. Арчилсан нам бол 96 онд л нэг албан ёсоор ялсан. Өөр яг ингээд хуулиа дангаараа батлах боломж энэ 30 хэдэн жилийн түүхэнд 12 онд байгаагүй юу? 12 онд ч олууллаа байсан, олон холоогүй. Жишээлбэл парламент судалж байгаа арчилсан нам дангаараа хортлох ямар ч боломж байхгүй. Хуулиа батлах. Тэнгүүт Эвслийн засгийн газар орж ирнэ. Тэгээд нөгөө орж ирсэн хүмүүс ч дандаа шантааж байна. Тийм ямаа ахгүй л тэр үлээч батлахгүй, юм ямаа ахгүй л ингэ батлахгүй гэдэг. Тий. Жишээлх юм бол 39-оос дээш одоо засгийн газар дангаараа байгуулах байтал ч нэг 31-2 судал авсан шүү дээ. 96 онд хэдийгээр 50 судал авсан боловч тэр үе үндсэн хуулиар 51-ээр хурлдаг гэсэн байна. 3-2. Тэгэхээр бас ингээ 30 жилийн түүх 30 одоо 92 оны үндсэн хуулиас хойш гэх юм бол 32 жилийн түүхэнд арчилсан нам бол яг бод дураараа хуулиа батлах хэмжээнд ирж байгаагүй. Нэг удаа ялсан, нэг удаа олуулаа болсон. Олуулахдаа нөгөө бусдын ааш авирыг харж ирсэн гэсэн. 62 хүнтэй 10 хүн тэмцээд юу ярих. Гэтэл хөрж байгаа хүмүүсийн жолоод төчнөө ухаан төхөнөөс их шилтгаална л да. Нэр энд чинь нэг юм яриад байна шүү. Гэд цэрэг хүчнээ сонсоод байвал саяын зод зорхноос авахуулаад ингээд одоо утаа өнөөс авахуулаад төвжирлээс авахуулаад энэ хулгай зэлгэнээс авахуулаад гарахгүй байх боломжтой. Эний цөөх юм чинь кал хуулаа өөрчлөлтөд дураараа батлаад дуртай хуулаа бол зөвлөө өөрчлөлнө одоо ер нь өөрчлөлт болохгүй ч юм байна. Ингээд явхлаар арчлагдсан, хуучлагдсан дарангуул үүсч гэдэг. Тэгээ энэс сая одоо хуулийн дагуу гарч байгаа нэг асуудал бол би энэ боловсрол систем гэж байна. Одоо 24 оны сонгуул бол аль нэг нам ингэж 62 10 хүртлээ 65 70 хүртлээ бол ингэж ялгархгүй гэж байна. Ойролцоо төвшөнд орж. Ойролцоо төвшөнд орох юм бол ос ингэ татхад баримжаатай. Тэгэхээр харьцангуй нөгөө дүлээ цэргүүд чинь сонсдог болно. Олон талаас нь олон намууд орж ирэх юм бол бүрт сайн. Ингээд дундаа хуулрах юм бол онцгой сайн шийдвэр гарахгүй маа гэхэд онцгой муу шийдвэр бас гарахгүй байхгүй. 50-50% 40-60% байх юм бол тэр чинь ингээд нөгөө ард түмний дуу халаач тэр парламент дээр яригадаад байх хэрэгтэй.
Цаашлал ер нь сонгодог парламентд бол ерөнхийлөгчийн институт засгийн газар их хурлын түвшинд хэд цөмөрч орж ирсэн. Энийг засах юм бол тэгээд одоо ер нь Монгол улс бол сонгодог парламентын заслыг хөгжүүлэхин төлөө бүх хүмүүс зүтгэж ирсэн. Гэхдээ сая алдаануудыг хэллээ. Цаашдаа зүтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол улс өөрөө хоёр талдаа ийм том хөршин дотор амьдардаг дэлхийн 3 дахь орнтой дэлхийн нийтийн хөгжлийн жигаяар явах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй тэр нөөбөдөр хэлцэгдэж байгаа юм. Тэр одоо үнэхээр хөгжлөөрөө төгс төгөлдөр болцсон хүмүүсийг даах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр системийг хийх ганц тогтолцоо бол парламентын засаг л да. Гэхдээ одоо энэ төгөлдржүүлэхийн тулд ерөнхийлөгчийн манайх нь одоо үндсэн хуулиа батлахдаа хэд ингээд том толгоонууд хийцсэн. Одоо тийм ээ. Одоо үндсэн хуулийн зэцгээл нэг том толгой хийцсэн. За шүүх засаглал байж ах хэвээр. Тэгээ ерөнхийлөгч гээл нэг том толгой, бараг засгийн газартай дүүцэхүүц, засгийн газар гээл нэг том толгой. Их хурлч нь бол хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Гэхдээ энэ эрх мэдлийг ингээд хит бус руу нөхчөнгүүт ингээд тэнцэн хэмжээний эрх мэдлүүд чинь зодолдоод ингээд бас улс орны чинь эдийн засгийг өгшөөрүүлээд байна шүү дээ. Магадгүй айлын баг тэгээ дээрээс нь баг дундаа гэр бүлээсээ боловсрал эзэмшээд сургууль соёл бараадсан хүн одоо ганцхан таныг юм байна гэж би таны ярианаас ойлголоо. Тэгэнгүүт энэ тийм учраас би хичээж зүтгэж аав ээжийнхээ хайрыг даахын тулд амьдралынхаа туршид хичээж ирсэн гэдгийг та хэллээ л дээ. Таны энэ хичээл зүтгэл өнөөдөр ч гэсэн одоо энэ байгаа хийсэн бүтээсэн хийж бүтээгч байгаа амьдралын тань чиг шугамд байсаар л нөлөөсөөр л яваа. Тэг байсаар л байна гэсэн үг. Ер нь тэгээд бүх юм анхны цэг дээр очдөг гэдэг шиг миний амьдралын анхны цэг бол намайг 4-5 дахь ангид байхад манай аав ээж хоёр тэр өөрийнхөө амьдарч исэн ахуйг өөрчлөөд одоо хамгийн бага хүүгээ сургууль соёл сургыг гэсэн энэ одоо тэр сонголт үндсэндээ бүгдийг өөрчилсөн гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгээд сүүлд одоо аав ээж хоёр маань асууд болохдоо загч ирсэн зүйл бол за би одоо ингээд бит хоёр бол би бол одоо аав бол намайг ойтон байхад ээж бол сүүлд намайг засаг дараа болохдоо болсноос хойш өөд болсон. Тэгээд тэр настай хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр намайг тэгээрээ ингээрээ энэ гэж ахгүй шүү дээ. Нэгэнт миний хөө одоо ингээд хичээж байгаад энэ олон ах нар эгч нараа хайрлаж яваарай. Одоо нутаг орноо одоо яаж хөгжүүлж болдгийг сурсан мэдснэ. Нутаг орондоо ах トゥ хамаатан саданда ойр дотныхондоо найз нөхдөдөө байнга одоо явж байгаа л гэсэн ийм л одоо захиасуудыг өгж ирсэн. Тэр захиасыг нь би бүрэн биелүүлж ирсэн гэж боддог. Энэ гэр бүл бидний одоо өссөн таринсан ийм гэр байгаа. Тэгээ манай аав ээж чи өөрсдөө 10-аад хүүхэд өсгсөн. Тэр манай аавын дүү нь дайнд чөлөөлөх дайнд явж ирээд тэгээ бас өөрөө 10 хүүхэд гаргаад тэгээ бага хүүхдээ бага байхад нь насаа өд болсон. Ингээд бүх насаараа хоёр гэр бүл бас айл аймаг явсан. Тэгээ үндсэндээ хүнийх өөрийнхөө дүүгийнхээ хүүхэдтэй 20 хүүхдийг өсгөж амьдралынх нь одоо зам жимдээр нь гаргасан ийм одоо сайхан буурлууд байсан. За хоёулаа ярилцлага өндөрлүүлээ. Тэгээд их ажлынхаа хажуугаар бидэнд цаг зав гаргасан баярлалаа. Мэдээж улсын их хурл дах одоо сөрөг хүчин гэдэг тодтголтой. Гэхдээ бас цөөхөлөө байгаа учраас хангалттай сайн хэмжээний ард түмний өсөж байгаа сөрөг хүчин байж чадахгүй байгаа гэдгээ та бүхэн ч гэсэн өөрсдөө бас тодорхой хэмжээнд гадарлаж байгаа. Гэхдээ эдгээр хүмүүс донд ч бас яг нөгөө бид нар ганцхан Улаанбаатар хот гэдэг тулгымцсан асуудлаа тойрсон биш 21 аймгийн иргэдээс сонгогдоод ирсэн гишүүд маань хүртэл байгаа. Тэгээд тэд нар маань бас яг өнгөрсөн энэ хугацаанд юу хийж хэрэгжүүлж байгаа гэдэг нь бол яг одоо хүн амын 50-аас дээш хувь төлөөр амьдарч байгаа Улаанбаатар хотынд бол тэр болгон байгаа онсон мэдээлэл бол чаддгүй байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж бас хийж байгаа ажлууд их байгаа. Бид нар зуны 3 сар л яг нэг 3 сарын хугацаанд аймаг орон нутгуудтай танилцах боломж гардаг. Тэгээд яг тэгэл очихдоо ямар өөр болоо, ямар гоё болоо гэж уулаа галдаж байгаа хүн болгон байгаа учраас бас тэр одоо бүтээн байгуулалтууд ийм байдлаар бий болсон гэдэг мэдээллийг түгээх нь зүйтэй байх гэж бодож байна. Ялангуяа бас зүүн Уруу аймгийн одоо хөгжлийн тулгуур гэж тодорхойлж болдог Сүхбаатар аймаг бол бас өнөөдөр ямар төвшөнд хөгжиж байгаа вэ гэдгийг хүн болгон харж байгаа мэдж байгаа. Тэгээд энэ бүх бүтээн байгуулалтын ажлын ард бас яг ийм зохион байгуулалтаар ингэж ажилласан учраас өнөөдрийн амжилтыг бий болгосон гэдэг зүйлийг танаар төлөвлүүлээд бас үзэгчдэд түгээхийг
ирмэлцлээ. Парламентэд ямар нэгэн байдлаар суудалтай байна гэдэг бол тухайн улс орны иргэдэд ялцчгүй төлөөлж байгаа. Тэдний ирээдүйн шийдвэрлэх бодлогод оролцож ийн л гэсэн үг гэж би хувьдаа боддог. За тэгэхээр төлөөлөгчдийн төлөөллийн нэгийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгийн урилга хүлээж авсан танд баярлалаа. Мэдээж ард түмнийхээ итгэл найдвараар та бүхэн бас яг энэ улсын их хурлд сонгогдоод ажлуудыг хийж хэрэгжүүлэе гэдэг одоо зорилгыг өөрчлөөд явж байгаа учраас та бүхэнд хамгийн үнэн зөв дөнгө тавих хүмүүс бол ард иргэд байх гэж бодож байна. Тэгээ та бүхэн бол бас яг сонгогдсон ард иргэд дээр дөнгө тавиулаад явж байгаа. Гэхдээ мэдээж хүн юм чинь бас тодорхой хэмжээнд өөрөө зорьсон хийж бүтээгсэн тэр зүйлүүд байгаа бах гэмээр тэр төлөвлөсөн болгоно бас амжилт хүсээд тэгээд ярилцлага өндөрлөе даа. За тэгээд бас энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж орсон явдалд баярлалаа. Танай хамт олон бас амжилт хүсье. Ер нь Eagle телевиз чинь бол бас Монголд шинэ нөхцөл байдлыг анх оруулж ирсэн шүү дээ. Бас ингээ газар дээрээс нь дамжуулдаг ард түмний байр суурийг бас ингээд бүр өндөр түвшинд гаргаж ирдэг шиг юм уу. Анх сонирхолтой. Гэхдээ одоо бол их олон телевизүүд гараад ирсэн учраас хүний сонголтууд хуваагдаж байна л да. Тэгэхээр анхны хэдэн телевизүүд дундаа тэр бол бас үнэхээр монголчуудад бол шинэ цонх шинэ орон зай гаргаж ирж өгч ирсэн шүү. Тэгээ танай үеийн одоо хамт олон за мөн одоо энэ сайхан нэвтрүүлгийг телевизээр үзэж л байсан нөхөөс эн чинь нэг жижигхэн ажлыгт ямар их ажил ордог лээ. Тэгэл нойр халаах хэсн зөндөө олоор явна. Энэ бүх үйлдэлийг даваад бас ард түмэндээ бидний сэтгэл зүрх бодол санаа хүргэж авсан байлаа. Амжилт хүсье. Маш их баярлалаа.